цээжилцгээе найзуудаа. Хөөрхөн дүүдээ. Хөөрхөн дүүгийн хөлн жаахан, хөлдөө өмссөн байтган жаахан. Тоотой дүүгийн толгойн жаахан, толгойтой таарсан малгайн зөөлөн. Инх дүүгийн аман жаахан, аманд нь ургасан шүдэн цөөхөн. Дүүдээ дүүдээ, дүү минь хөөрхөн, бүлтгэр дүүний бүх юм нь жаахан. Бүрөө яасан бэ? Чи зүгээр үү? Үгүй зүгээргүй. Үе та чи яаж хавэ? Яй. Хоёрын би бүр нэг л биш ээ. Дотор муугаа оргоод байна. Та хоёр өвдчихсэн юм уу? Би яг эзэн хоолоо гаргахны. Миний бүр хамаг би сүйлтаад үнэхээр хэцүү байгаад байна. Арай дээрдлээ. Та ямар хоол идэвэ? Бүрөө хоёлаа юу идлээ? Хоол нэг юм идээгүй дээ. Гэхдээ л хамаг би сүйлтаад. Яа. За би имчлүү ярихаас Имчээ. тийм. Тэр юм чинь тэгээд тарихгүй үсттэй. Бид хоёрыг өвдөхгүй үсттэй маргадаа. Өвдөгөхгүй. Тэнэ. Нэг манай хоёр нэг найз өвдчихэд та ямар шинжтэй байгаа лээ? Гэдэс өвдөөд ингээд хөөс гараад бөөлж сүрээд толгой эргээд Харин мөрөгийнх Минийх болохоор бас гэдэс өвдөөд хамаг би бүр хүчгүй болоод дээрээс нь толгой хөвдөж байна. нөгөө гизэн өвдөө тэгээд бөөлжөөд тэгээд ямар ч сүлдаад тэгээд халуураад байна. За ойлголоо. За би асуучихлаа. Юу гэж юм тэгээд Би та хоёрыг шидэж шилээрээ алханаа. өвдөхгүй үсттэй. Өвдөхгүй дээ. За. Та хоёр гаднаас орж ирсэн юм да. тий. Чи яаж мэдчихвэ? Шидэж шилжих бүх юмыг л харна шүү дээ. Гаднаас орж ирээд яасан? За би үнэн хэлчихье. Гаднаас биш тий. Бид хоёр тоглож байгаад орж ирээд тэгээ хоолоо идээд уул тэрнээс өөр юм хийгээгүй тий. Харин тий. Та хоёр хоол идэхээс өмнө гараа угаахгүй яагаа вэ? Үгүй би энэ бөөрө зөндөө ирсэн. Гараа угаая гэд. Мөрөө чи гараа угаасан уу? Би угаагүй орж ирээд гараа угаая гэж бөөрөд хэлсэн боловч өсөөд байна хурдан хоолоо идэх ихлээр би бас өсөөд тахлаар гараа угаагүй шууд хоолоо идцээ. Та гараа угааж иж хоолоо идэх хэрэгтэй байхгүй юу? Гараа угаахгүй хоолоо идэх бол гарамт чинь 8 бактериэр хоол руу ороод ингээд одоо та ингээд өвдчихлөө штэ. Одоо яах вэ? Хүн болоход гараа угаах хэрэгтэй. Хичээлээс ирээд, ажлаас ирээд, гадуур яваад ирээд, гадаанаас орж ирээд өчигдөр гараа угаах хэрэгтэй. Тэгэхгүй бол гарын ням бактери тэр нь маш жижигхэн байдаг байхгүй юу? Жижигхэн. Тэгтээ харагдахгүй л байсан шүү дээ. Харагдахгүй. Цэвэрхэнд байгаад байсан. Харагдахгүй тэр чинь маш жижигхэн. Тэгсэн мөртлөө гаранд чинь маш том мангас шиг ням бактериуд байдаг. Та хоёр ойлгосон уу? За. Бид хоёр одоо яг ямар ч үед дандаа гараа угааж байна. За тэгээрэй. За. Одооноос
гадаа тоглоод өсөж орж ирсэн ч гэсэн гараа угааж яа тий бөөрөө. Харин тий Тэгэхгүй бол зөндөө өвдүүд бас одоо эмчээр дариулах юм бол би л авч чадахгүй мэн өө. Тэгвэл би та хоёрт ням бактери таныг бичлэг үгүй мэдээлэл үзүүлэх үү? за Тэгвэл мэдээлэл үзье. За бөөрөө сайн үтсэн юм ийла. Бөөрөө мөөрөө хоёр яагаад өвдсөнийг би одоо та нарт хэлж өгье л та. Бохир гараар дамжин маш олон төрлийн халдварт өвчин тусдаг. Энэ муухай өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй хэлбэр арга бол гараа тогтмол савандаж угаах. Хүний биеийн бүх хэрний 95% нь гарт, гарны хэрний 95% нь хумсанд ор байдаг. Гэхдээ энэ хэрнүүд хизээч хүний нүдэнд харагдахгүй. Өвчин үүсгэгч нянгийн 90% нь бохир гарт байдаг. Угаагаагүй 6 цаг болсон гарт 10 сая ням байдаг гэ бодтоо бүхэл бүтэн 10 сая штэ зөндөө олон гэсэн үг. Угаасны дараа нянгийн тоо 10 дахин багасдаг. Бохир гарыг угаах үед гарсан хэртэй усны нэг тусалд 40-60 мянган нян агуулгаддаг. Амар байгаа биз? Бохир гараар бидний мэдэхгүй маш олон төрлийн амар өвчин халдварладаг. Бүр үхэлд хүргэгч өвчин хүртэл бохир гараар дамжиж халдварладаг. Гэхдээ хамгийн амар нь штэ өвчин үүсгэгч нянгууд хурууны салаа, хумсны завсарт маш ихээр байдаг. Тийм болохоор л ээж аав багш нар маань биднийг гараа бити амандааги гэдэг байхгүй юу? Тийм болохоор гараа хамгийн багаар бодоход 1 минутын дурс сайтар савандаж угаах хэрэгтэй. Эрүүл зөөлөн арьсан бичил биетэн усах чадвартай байдаг. Тэгвэл хүүхдүүдээ гараа хизээ угаах хэрэгтэй вэ? Бие зассны дараа хоол бэлтгэх ба хоол идэхийн өмнө хамрыг цэвэрлэж ханиаж найдасны дараа хог хаягдал бохир эзүүлстэй харьцсны дараа гадаа тоглож гутал улвчаа тайлж өмссний дараа өвчтөе хүнийг асрах тэрний эргэн тойрны эд зүйлсэд хүрсний дараа бас гэрийн тижээвэр амтан малд хүрсний дараа заавал угаах хэрэгтэй. Гарчин бохирдож хэртэй болсон тохиолдолд бүр угаах нь чухал шүү. Бас бид нэр гэрээ цэвэрлэж ээж авдаа тусалдаг. Тэрнийхээ дараа мөн л угаах хэрэгтэй. Энэ бүгдийн дараа гараа хөөсрүүлээд савандаж угаах хэрэгтэй. Гараа зөв угаах арга нь гар угаах ус бүлээн байвал бохирдлыг илүү сайн арилгана. Эхлээд гараа усаар норгоно. Гарын бүх гадаргууг хамруулж хөөсөртлөн савандна. Савандсан алгаа хооронд нүрээд нэг гарын алгаар нөгөө гарын алга хурууг өрнө. Хоёр гарын хурууны завсрыг сайтар цэвэрлэнэ. Хурууны үеэр нуглаад алган дотроо хуруунуудыг сайн өрнө. Эрхий хурууг гарын алган дотроо эргүүлнэ. Гарын хуруунуудыг алган дотроо эргэлдүүлэх хөдөлгөөнөөр маш сайн өрнө. Гараа хангалттай усаар зайлаад гараа цэвэрхэн алчуураар арчина. Харин гоожурыг алчуураар жирэглэж хаах хэрэгтэй. Бас жил бүрийн 10 сарын 15-ны өдрийг дэлхийн гар угаах өдөр гэж тунхаглаад дэлхийд даяар эрүүл ахуйн дадлыг сайжруулахыг уриалсан. Дэлхийн гар угаах өдөр нь олон сая хүмүүсийг гараа савандаж угаах үйл явдлыг дэмжсэн олон нийтийн оролцоо бүх нийтийг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулдаг тэмдэглэлт өдөр юм. Найзуудаа бид нарыг өвдөхгүй эрүүл байвал ээж аав эмээ өвнөр маань жаргалтай байдаг шүү дээ. Тийм болохоор заавал гараа тогтмол угаагаарай. За та мэдээллийг авбуу. За ойлголоо. Мөрөө хоёулаа цаг алдалгүй очиж гараа угаая тэгүү. Тэгээ явъя. Тэгхгүй бол идэхгүй юм шиг санагдаад байна. За Надад битээр явж гараа угаалаа шүү. За тэгээд За тэгэхээр хүүхдүүдээ гараа угаахгүй байвал гарамт чинь юм бактери орж мөөрөө хоёр шиг өвдөн шүү. За тийм болохоор гараа угааж тогтмол угаагаарай хүүхдүүдээ. яй гараа угаачлаа. Өөр нэг сайхан болчлоо тий. Миний гар бүр нэг л гоё олчлоо. Одоо ирнэ. Эмчтэр очих шаардлагагүй хаа. Шаардлагагүй. Тийм болохоор та хоёр гараа угаах хэрэгтэй байхгүй юу? Харин тий одооноос бүр
тэр жижигхэн нэм бактерийг өдөр болго устгана гараа угаач. Тийм ээ. Гой мэдээлэл хэрэгтэй мэдээлэл үзүүлсэн баярлалаа маргада. Баярлалаа. Би сая ингэж гараа угааж ирсэн чинь ерөөсөө бохир зүйл харагдахгүй байсан байхгүй юу? За, Яг ингэж самдаа дугаасан чинь бүр зөндөө хар хэр гарсан. хар хэрүү. Тий, хар юмнууд гараад исэн. Минийхээс зөндөө гарсан. Тийм болохоор гараа угаахгүй бол бактери үүсдэг байхгүй юу? Хөөе. Тэр нэм бактеритэй чинь би танилцмаар ахыг. Жижиг юмтай яаж танилцах юм бэ? Эмчтэр очиж танилцаж болохгүй мүү? Болохгүй. Нэм бактеритэй танилцаад миний гарт битгий дагиж ороорой гэх гээд энэ удаа бөөрөө минь. Гүү. Тэрий чинь тэгээ сайн судлаа л та. Судлах зав зөндөө гарна штий. За ямар ч үсэн эмчтэр очиж заавал судлаа шүү заа юу. За, өөрөө тэрий чи тусгай нэг томруулдаг шилээр хардаг байхгүй юу? За. Тэгээ тэрий чи харъя л та. За, би чамд үзүүлнэ. Хотоо үзье. Байцгаана уу хүүхдүүдээ? Та нар тогос ягаад тийм үзэсгэлэнтэй үзэгтэй болсны учрыг нь мэдэх үү? Эхнээс нь би та нарт ярьж өгье. Олон жилийн өмнө дахиа одооны тогос шиг үзэсгэлэнтэй сайхан үзсүүдтэй байж гин. Нэг удаа тогос дахиан дээр ирээд дахиа найз минь удахгүй бүх шуудын найр болно гинэ. Хоёулаа хамт очил та тэхүү. Гэхэд дахиа гоо би очихгүй гэж хэлж гин. Тогос гүү дахиад найз минь хэрвээ тэнд очивол арх дарс амттан гэд бүгдэл байна гин. Хоёулаа хамт очил да тэхүү гэж хэлж гин. Дахиад гоо хэрвээ тэнд очивол миний үзэсгэлэнтэй сайхан үзсүүд маань муухай болчихмсад санагдаад байна. Би очихгүй гэж гин. Харин тогос гүү дахиад найз минь хэрвээ тэнд очивол хүчтэй биертэй гоо үзэсгэлэнтэй бүхий шууд байна гин. Хоёулаа хамт очил да тэхүү найз минь гэж шүнжин ятгасаар тогос дахиад хоёр өнөөх найран дээр очиж гин. Тогос очмогцоо дахиад найз минь чиний үзэсгэлэнтэй сайхан үзсүүдийн чинь төлөө тогтоё. Чиний гоо үзэсгэлэнгийн чинь төлөө тогтоё гэж хөөхий дахиад бүр согтоож орхиж гин. Дахиад гоо тогос найз минь би ахиад уу чадахгүй нэ. Миний дотор муухаараа толгой эргээд бас инээд хүрээд байна. Би ахиад уу чадахгүй нэ гэж хэлж гин. Тогос тэгвэл найз минь чи сайхан унтаж амрал та. Гү ер нь хоёулаа цуг унтаж амръя гэд тогос дахиад унтсны дараа дахиад цочсрээд гоо ямар муухай зүудвэ гэж хэлэхэд тогос уурлаж дахиад найз минь унталтаа унт яг сайхан болох гэж байхад унт дахиад найз минь унталтаа гэж хэлж гин. Дахиад ямар муухай зүудвэ. Сая нэг хар санаас шүү миний үзэсгэлэнтэй сайхан үзсүүдийг маань хулгайлж байна гэж би зүүдлээ. Ямар муухай зүудвэ. Бүр муухай болчихсон юм шиг. Би юу нэндэ чадахгүй нэ. Явлаа гэд яваад өгч гин. Харин тогос дахиад явсны дараа яавал дахианы үзэсгэлэнтэй сайхан үзсүүдийг нь өөр юм болгож чадахгүй. Яаж гэж бодсоор нэгэн мэргэн арга олж маргааш өглөө дахиан дээр очиод үйлс гарлаа. Би ямар азгүй юм бэ? Дахиад тогос найз минь чи битгий ойлол да. Битгий чи надад хэлэлдээ би чам тусалж чадах юм билүү? Битгий ойлол да найз минь битгий ойл. Тэгэхэд тогос
бусад шувууд намайг үдсэд муутай гэж үргэлж гоочж дарамтлах юм. Гэхэд дахиад найз минь битгий уйлаа чи надад хэл би чамд тусалж чаднаа битгий уйл та найз минь гэж хэлсэн тогс. Би нэг хөрмөнд тасах гэсэн. Чи надад өдөөхгүй байх л та. Гэхэд дахиад найз минь чи битгий уйл чи миний өдийг аваад явж болно. Хүй гэхдээ чи яг хизээ авчирч өгөх юм бэ? Гэхэд тогс. Ердөө ганцхан өдөр би нэгэн өдөр авч явчихад чамд маргааш өглөөний мантахын улаан нарнаа авчираад өгье. Ахив өдөө гээд дахианы үзэгсэлэнтэй сайхан үдсүүдийг нь аваад явчих гин. Харин маргааш өглөө болоход тогс дахианд эргэж ирсэнгүй. Дахиа гоо тогсоо өдөө минь авчирч өгөлдөө гоо гэж өглөө болгон донгодох болсны учрыг. Харин энэ өдрөөс хойш тогс дахиан дээр ахиж хизээч эргэж ирээгүй юм гэдэг. Та нарын үлгэрээс өөдөөс нь хараад инээж байгаа бүхэн нөхөр биш гэдгийг ойлгож авсан байхаа. Шинэ найзаагаа танилцуулах уу? За. Би вэштэй нөгөө нэг ганцаараа жоох уйдаад байсан байхгүй юу? Тийм болохоор нэг эрэгтэй найзаагаа дагуулад ирсэн шүү дээ. Тийм үү? За найзаа чи өөрийгөө танилцуулчих. Найзаа. Үгүй найзаа. Манай найзаг байна шүү дээ. Хин гэдэг үлээ? Найзаа. Маргааш өдөрөөс ичээд байгаа юм болов өөрөө найз чи? Харин Ичээгүй. Манай найз чи нүүрэмгээ ахгүй юу? За, найзаа нэрээ хэлчих. Найзаа. За би хэлчихье. Манай найзаг байна штэ. Оргил гэдэг байхгүй юу? тийм үү? Оргилоо. Тий, оргилоо. Оргил. Намайг бөөрө гэдгийг штэ. Намайг болохоор мөөрэ гэдэг. Харин намайг болохоор маргад гэдэг байхгүй юу? Оргилоо чи хэдэн настай вүлээ? 4 настай. Тэгээд чи ч надад цэцэрлэгт сурдаг те? Тий. Цэцэрлэгт ирнэ хэр сонирхолтой байна. Жохон. Цэцэрлэгт чи юу сурж байна? Хоол сурж байгаа юм уу? Үчиж нь тоогож болох гэж байгаа юм уу? Үгүй. Тэгээд чи хоолыг сурсан юм уу? Эсвэл хоол идэж сурсан юм уу? Идэж. Идэж сурсан юм байна те. Тэгвэл өстө хурдан дамаалах бах та. Оргилоо. Чи цэцэрлэгтээ хідэн сайн найзтай вэ? Хоёр. Тэгвэл тэр найз чи нэрээ хин гэдэг вэ? Оргилоо чи вэ штэ. Цэцэрлэгтээ очиод дуу, бүжиг, шүлэг сурсан уу? Манай цэцэгчд тэгэж орон судгүй. Тийм үү? Чи тэгвэл ер нь өөрөө дуу шүлэг мэдхүү? Мэдэн. Хүй, тэгвэл найзаа чи энэ хоёр дуу шүлгээ харуулчаач. Яаж дуулдаг аа? Өвөө минь гэдэг. Цэлмэг, Цэмэг. тэнгэр. Имээ минь гэдэг. Өөдөн тал. Амин гэдэг. Хангар. Ээж минь гэдэг. Ургаамат. би гэдэг. би өөрөө Барим. ганган би өөрөө ганган Ганхан ихэ. ирвэхэ. Тэр манайд мундаг байна уу? Мундаг байна.
Би л оюун шүлгийг мэдэхгүй байна. Манай найз надад зааж өгсөн байхгүй юу? Тийм үү? Тийм үү? Надад зааж өгсөн. Тэгээд би найзаасаа суралцсан болохоор энэ бит хоёр хамт уншиж байгаа нь те Ориглоо. Ориглоо чи хаанаас ирсэн бэ? Өвөө татаа хийж гисэн. Юу? Өвөө татаа хийж гисэн. Өвөө чинь чамд энэ шүлгийг зааж өгсөн юм уу? Ямар мундаг юм. Тэгвэл өвөө нь оргил зааж өгөөд, оргил бөөрөө зааж өгөөд, бөөрөө маргад дээр зааж өгч ам шүү. Тийм шүү те. Тэгэхээр Тийм үү? одоо зөндөө олон хүмүүс мэд сурах бах та энэ шүлгийг. Сурна. Хөөе, Ориглоо. Чи вэж чи юугаар тоглодгийг? Чи Барбигаар тоглодгоо? Үгүй манайх Барби байхгүй. Тэгвэл юу хийдгийг? Машин. Машин. Ямар машин? Цагдааны машин. Тэгээ бас. Өөр. Чи макгүй машин гэж мэдхүү? Ритм. Тэр чи яадаг үлээ? Тэгээ ингээд машин замаар уйддаг. Уралдаг те. Тийм. Өөр чамд ямар тоглоом байдгийг? Цагдааны машин. Машинаас өөр тоглоом байна уу? Байхгүй юу? Чи машин сонирхдаг юм байна те? Тийм. Чи тэгвэл том хүн болоод ямар хүн болохыг хүсдэг? Шүдний юмч. Шүдний эмчээ. Тийм. Чи ямар мундаг юм. Чи яагаад шүдний эмч болохыг хүссэн? Жохон шүд ингээд имждэг хой. Шүд эмчилдэг. Чи миний шүдийг эмчилж чадах уу? Чадна. Шүд эмчилгийг юун тийм гоё байдгийг? Зүгээр л хүний шүд эмчлээд ахын гоё юм уу? Тийм. Тэгвэл шүдний эмч болохын тулд ямар зүйл чаддаг байх ёстой вүлээ? Шүдний эмч болохын тулд байна штэ. Чи ямар зүйлийг чаддаг байх ёстой юм бэ? Ориглоо. Чи шүдний эмч болох юм чинь. Тэгвэл чихэр бага иддэг юм байна те. Тэгвэл байна штэ. Хүүхдүүдийн нөгөө ингэж нэг шүдэн хорхойдтой байдаг штэ. Тийм. Хорхоо идээд нэг хар болсон байдаг да. Тийм. Тэр яагаад тэгэд хар болчдгийг? Тэр чи чихээ их идэдэг хой. Яг үнэ. Чихэр их идэх юм бол шүдэн өвдөөд хорхоо идээд тэгээ шүдний эмнэлэг дээр очдөг те. Тийм. Тийм үү? Тийм. Хөөе, хата ингэж нөгөө чамааг үдчихэж байгаа зөндөө олон хүүхдүүд байгаа байхгүй юу? Зурагтаар хардаг. Тэгээд тэр хүүхдүүд ингэж зөндөө олон чихэр идээд ах юм бол шүдэнтэйс муухай болох юм байна те. Тийм. Чи тэр найзуудтай хандаад чихрээ бааги дээрээ гэж чи ингэ нэг зориулаад хилдэ. Тэр чихээ нэг иддэг. Чихрээ нэгээр нь идэрээ гэж байгаа юм те. Тийм. Маргадаа. Чи ер нь чихэр хэр идэх үү? Би бараг чихэр зөндөө удаа иддэг шүү дээ. Зөндөө. Ориглоо. Тэгвэл чи нэг маргадад чихэр их идвэл ингэдэг шүү, тэгдэг шүү гэд нэг хэлчихэж. Ориглоо. Энэ манай маргад нөгөө нэг чихэр хилээд идэг байхгүй юу? Тэг шүдэн яана маргадад чиний шүд чи хавар болсон байвал Тэгэхээр маргадаа одоо жоохон чихрээ багсгаарай за. За. Ерөн би арай өдрүүдэд ерөнхийд бол идээгүй. тийм үү? Чи яг манай оргил шиг нэгээр нь идээрээ заа юу? За. Ориглоо. Чи дуу мэдгүй? Мэдгүй. Мамнаш мэдгүй? Мэдэн. Түл мамнаш дуулаа. Мамнаш манай хоёр тоогүй. Ах их чи авчихсан доо би ах Татхия Сиотиофия номсэн уншия ногомото тария. Хориглостой тэгж жагаад хойд болох юм а тий бөрөө. Харин тий. Хөөе. Чи сая юу хийсэн бэ? Ориглоо. Чи сая юм хийсэн үү? Үгүй. Үгүй юу? Чи өөр
Чи юу штэ? Зураг зурж чадах уу? Чадна. Чи ямар зураг зурдгийг? Мэдгүй. Бас санахгүй байна уу? Арилаа. Чи цэцэрлэгийн амарчгаар юу хийдэг вэ хвчлэн? Цэцэрлэгийн амарчгаар юу хийдэг вэ? Машин тогтдог. Машин тоглодог юм уу? Тийм. Гитарчууд машин тогтдог. Бөөрөө мархта та хоёр машинаар тоглох дуртай юу? Дуртай штэ. Эмэгтэй хүн чи Барбигаа л тоглоно гэхээс машинаар тоглодгоо шүү дээ. Би ч гэсэн нэг машин сонирхдгүй мөө. Гэхдээ л хаяа машинаар бөөрөөдөө тоглолцоод идэв шүү дээ. Зурагт үздэг үү ориглоо чи? Үздэг. Тэгээ тэн дээр ямар хөвгөлтэй үзтээ? Пороо. Поророо. Тэгвэл тэр порорийнхоо дууг мэдв үү? Мэдэн. Тэгвэл бүгдээрээ доолё л та. За дуулъя. Тэно нэтэдэ. Сайн уу найзуудаа бүгдээ хамт тоглоё. Сайжгүй поророо. Сайн уу найзуудаа бүгдээ хамт тоглоё. Сайжгүй поророо. Парам. Вау! Чи тэгээд дуу мэддэг юм байна штэ. Чи өөр ямар гүгэлтэй үздэг юм? Ориглоо. Чи утас хэр оролдох уу? Утас оролддог уу чи? Ээжтэй худал тогжоод шууд өгдөг. Тэгтэй штэ. Хамаагүй их утас оролдоод ахаар яадаг үлээ чи мэдгүй. Нүдүүд хаач чадахгүй байдаг. Тийм үү? Зөв. Чиний нүдийг ч өвдөжсэн үү? Өгдөггүйсэн би өгөн жоохон тогсон. Хүй. Манай хоёр мундаг юм а те. Харин Зараа хүртэл баг тоглодог, зурагтч баг үздэг. Тэгээд бас чихэрч баг иддэг. Ориглоо. Чи тэгвэл нэгээс хэд хүртэл тоо мэдэх вэ? нэгээс хэд үйл тоглож чадах уу? Даалаа. Тэгвэл тоолоод өгөөч. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 Вау, чи нэгээс даш хүртэл мэддэм байж тээ тоо. Чи сая дунд нь нэг 50-ыг орхицсон уу юу? 49 60 гээ явцсан уу? За бөөрө сургуульд ороогүй хүүхэд мөртлөө ийм амир сайн тоолж штэ. Тэгэхээр бүгдээрээ баяр үргээд хөө. За. Баяр үргийн найзаа чи өстө мундаг байла. Баяр хүргэе. Найзаа чи бүжиглж чадах уу? Чадна. Тэгвэл бүжиглээд бөөндөөгөө бинийг бүжиглчихээ л та төхөө. Ориглоо. Би нөгөө цаг дээр нөгөө шүдний имлж дээр цаг авсан байхгүй юу? Манай бөөрөө хоёрын шүдээ үзүүлэх гээд. Тийм болохоор яг цаг нь болох гээд байна. Дараа уулзах уу? За. За тэгвэл баяртай.